Энэ хүмүүс чинь өөрөөс нь булаагдшгүй сайн юмыг ингээд олоод авсан юм байна. Тийм болохоор те айгүй ихтэй маш их итгэмжтэйгээр ингээд залбиртаа ирээд гэр бүлийнхээ төлөө түрүүнийг дурдсан сүм чуулган те улс орныхоо төлөө ингээд залбирд юм байна гэдгийг ойлгосон байхгүй. Тэгээд өглөөний залбиралдаа болон те эзний өдөр ингээд тасралтгүй ирж байгаа те өөрөөс тань булаагдшгүй сайн зүйлийг олж авсан та үнэхээр ерөөлтөө юм биш та хэлээрэй те. Тэгээд мэдээж бид нар ажил хийх хэрэгтэй. Бид нар өөрсдийнхөө талхаа олохын тулд мэдээж ажиллах хэрэгтэй шүү дээ тийм үү? Ажиллахгүй бол айгүй хэцүү. Тэгээд ажилгүй нөхдүүд ингээд байгаад байвал айгүй утгагүй байх. Тэгээд үр хүүхдийг нь хинт ижих юм тий? Тэгээд ар амьдрал чинь хэцүү. Гэхдээ энэ дэр энэ түүхээс ингээд тарах юм бол гол санаа нь чи ямар ч ажилтаа байсан, чи юу ч хийжсэн өөрөөсөө булаагдчихгүй тэр сайныг буюу Есүстэй ярих, Есүсийн хүлд суух ёстой гэсэн санааг энэ түүхээр ингэ хэлээд байгаа байхгүй. Тэгээ бурхан юуг харж байгаа гэхээр бидний бүх ингээд үйл хөдөлгөөн, үйлдэл дотор бодож байгаа бодлыг бурхан мэдж байгаа байхгүй. Зүгээр л нэг юм харагдах байдал, балжиг гарч ирээд нэг юм ярьж болж та нар намайг харж байгаа. За энэ бүдүү нөхөр ч юм яадаг чинь те ингээд харж байгаатай адилхан. Бурхан бас таныг яг ингээд намайг ингээд харж байгаатай адилхан. Таны үйлдэл, хичээл, зүтгэл, золиос те магадгүй хэцүү, сэтгэл готрол, санаа зовол тэр бүх юм чинь бурхан ингээ харж байгаа. Тэгээ та нарт нэг гой сайн мэдээ байна. Дахиад хэлье. Та өөрөөсөө булаагдшгүй сайныг олоод авсан байна. Үүнийг бит юм аа. Бурхан минь түр байж байгаараа бүтэн сая өдрөлөө болзъя гэж ингээ явцдаг те. Бурхан бол бүтэн сая өдөр биш 7 хоногийн 7 өдөртөө бүх цаг хугацаанд нь тантай харилцаатай, надтай харилцаатай байхыг хүсэж байх чинь. Гэхдээ бүтэн сая өдөр л би тантай болсон. Та ингээд босод өдөр нь байж байгаараа. Би амьдралаа бодох хэрэгтэй, ажил төрлөө ээж мөнгө олох хэрэгтэй, үр хүүхд ихнэр хүүхдүүдэд гжих хэрэгтэй. Тийм учраас Иесус түр байж байгаараа гэд яваад байна уу? Иесусийн хувьд та бид бүгд маш их үн цэнтэй байна. Тэ та ямар ч гим нүгэлтэй хийж болно. Тэ эсвэл та айгуулаа галдрал нэр гуншинтай байсан ч хамаагүй. Тэ ямар ч амьдралын нөхцөл байдал байдаг байж болно. Гэхдээ та бол Есүсийн хувьд үн цэнтэй. Үн цэнтэй байхгүй. Тийм учраас Есүс таны үн цэнийг тэг өөрөө тодтогч өгч байгаа. Дахиад би танд хэлье. Бас дахин хэлье. Та өөрөөсөө булаагдшгүй сайныг сонгож аваарай. Энэ бол Есүсийн хөлцөө. Үүнийг бити мартартай. Өглөө болон Есүсийн хүлд очиж суугаарай. Тэгээд Есүс юу хүсэж байгаа? Есүсийн тэр сургаал, тэр тушаалуудыг та сонсоод түүнийг үйлдэлээрэй. Энэ бол өөрөөс чинь булаагдшгүй сайн буюу үн цэнтэй тэр зүйл юм. Амен.